Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бид та бүхэндээ Дорнод аймгийн 9 гайхамшигыг танилцуулахад бэлэн болсон байна. Туглан сууж хүлээн авна уу? Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Дорнод аймгийн 9 гайхамшигыг нэрлэсэн. Минингийн тал нь Матад халахгүй сумын нутагт байрладаг 5400 км2 талбайн хэмжээтэй. Аймгийн төвөөс 100 урд зүгт 120-аас 210 км-д оршдог. Унган төрхөө харьцангуй хിവэр хадгалан үлдсэн манай орны хамгийн том тэгш тал. Байгалийн өвөрмөц онцлог нь хүний сонирхлыг татдаг. 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн далайн түвшнээс дээш 600 м өндөрт оршдог. Бэлчээрийн ургамал, зээл, чон болон ховор анган амьтад ихтэй дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал юм. Бөөр нуур нь халхал суманд байрлалтай 585.6 км2 талбай хэмжээтэй. Аймгийн төвөөс 100 урд зүгт 300 км-д оршдог. Бөөр нуур нь манай орны хамгийн олон зүйл загстай нуур. 40 км урт, 21 м өргөнтэй. Манай орны 5 дахь том нуур юм. Соёл зуул. Халхгол сумын нутагт байрлалтай соёл зуул нь далайн түвшнээс дээш 1504 м-д байрладаг. Аймгийн төвөөс зүүн зүгт 530 км-д оршдог. Өвөрмөц тогтц бүхий газрууд Монгол орны хамгийн зүүн захын цэг соёл зуулын оройгоос ялимгүй зүүн хойд зүгт 7.1 км-д байгаа. Модод хамрын 1290.1 тот бөгөөд тэнд босгосон Монгол хятадын хилийн 539-р тэмдэгт оршдог. Хөх нуур нь Чой улсын суманд байрлалтай 51.6 км2 талбай хэмжээтэй. Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-д оршдог. Монгол орны хамгийн намдор цэг юм. Харьцангуй тохиромжтой 51.6 км2 талбай эзлэн байгаа дунджаар 7 м хүнтэй тал нутгийн томоохон давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 552 м өндөрт оршдог. Зүрхэн харал. Баян сумын нутагт байрладаг Зүрхэн харал нь Дорнод аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-д оршдог. Дорнод аймгийн Баян сумын нутагт орших онон мөрний 5 салаа хэмээх өвөрмөц нэгэн тогтц бүхий газар бий. Улхан уулын зүүн доод голын ус салаалан тохиорч их голдоо иргэн нийлэхдээ зүрхэн хэлбэр дарал үүсгэснийг олон хүн онон мөрний зүрхэн арал хэмээн нэрлэж таньжжээ. Дэлхий дээр зүрхэн хэлбэртэй томоохон 21 арал байдгийн нэг нь онон голын зүрхэн арал юм. Эрлэн бар содын тойр замгаг. Цагаан аваа суманд байрлалтай аймгийн төвөөс баруун зүгт 90 км-д оршдог. Китаны үеийн 10-аас 11-р зуунд хамаарах хот суурины томоохон дурсгалын нэг. Эрлэн бар содын цамхгийг хөгтөөсгоор 6 тас дэлбэртэйгээр барьсан бөгөөд 7 давхар 17 м өндөр юм. Эрлэн бар содын суурьнд хийсэн малтлагаас олдсон олдрууд ихэнх нь бурхан шашны зүйл байсан боловч жохомдоо жинхэнэ хот цэргийн хуаран байжээ гэж судлаачид үздэг. Монгол улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалттай төв соёлын дурсгал болсон. Их бурханд төгсөлбөр. Халхгол сумын нутагт байрлах их бурханд төгсөлбөр нь 80 тохой буюу 26 м өндөр. Аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-д оршдог. Халхын Сэцэн аймгийн Элдэн, Жумван, Бат очрын тогтох төр буюу Тав ангийн санаачлаг удирдлагаар 80 тохой өндөр Жанраасаг бурхныг 1859-с 1864 онд бүтээсэн. 8 аюулаас аврагч Жанраасаг Жигвэдчи бурхны дүр Элс шүтэнийг Сэцэн аймгийн хошуу ноёд Ихэс дээдэс чулуугаар хэвтэй байдлаар бүтээн залхаар шийдэж аймаг хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр 100 гаруй уран тархчуудыг оролцуулж урлан бүтээжээ. Монгол Улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор улсын хамгаалалттай төв соёлын дурсгал болсон юм. Ялалт хөшөө. Ялал хөшөө нь халхгол суманд байрлалтай аймгийн төвөөс зүүн урд зүгт 660 км-д оршдог.
1939 онд ширүүн тулдаан болсон хамар даваанд халах голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Уг хөшөөний төслийг уран баримлж, Дэ амглан Айн Борганов, архитекторч Дэ Чойжилжав, Элви Мисошников нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлч зохиожээ. Хөшөөний өндөр 50 м, гол багны нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай Монгол эмэгтэй дүрсийг оруулсан байдаг нь Монгол зөвлөлтийн найрамдал цэрэг гэрийн их хүний ариун сэтгэлийг бэлтгэдэг. Хөшөөг 54 м урт, 33 м өргөн, аранжин зэсээр уурлан хийжээ. Тарван дахын овоо. Чулуун орон сумын нүдэд байрлах Тарван дахын овоо нь Дорнод аймгийн төвөөс зүүн хойд зүгт 320 км-т оршдог. Манай оронд 3 улсын хилийн уулзуурын зэг 2 байдаг. Нэг нь Алтай Товон богд уулан дээр байдаг учраас хүн очих боломжгүй. Харин Дорнод аймгийн Чулуун хороо суманд байх 3 улсын уулзуур зүүн захын зэг дээр хүмүүс ирэх боломжтой юм. Оросын холбооны улс Монгол улс бүгд найрамдах Хятад ард улс 3 улсын хилийн төв дугаартай хилийн баг нь энд бий. Бидний бэлтгэсэн мэдээлэл та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Нар туссан Дорнодын тал нутгаар тав тухтай аялахыг урьж байна.